Маш гоё газраас та бүхэндээ нэгэн сонирхолтой контент хүргэх гэж байна. Бид хоёр юун дотор зогсож байна? За өнөөдөр битээр гадарчлын сургуулийн энд байдаг. Одоо 16 дугаар хоног гадарчлын сургуулийн энд байдаг. Atmor компани агуулга дээрээс та бүхэнд хүргэж байна. Тэгээд Монгол бол одоо дэлхийн хамгийн хүйтэн нийслэл тий хамгийн хүйтэн хотын тоонд ордог. Тэгээд энэ хотод бол нөгөө дулааны алдагдал, чухам шилжээний асуудал манай хотод бол байнгын хөндөгдөж байна. Яг энийг шийдэхэд Atmor компани маань ийм гоё шийдэл оруулаад ирсэн байна. Тэгээд энэ юу гэж цангийн хоолой. Нөгөө нэг газар дагуур ингээд хурбаа тавиад гагнаад тэгээд гадуур нэг ингээд дулаалаад бөөн ажил юу лээ нөгөө цемент мементээр ингээд латки гэдэг юм гадуур ингээд хийдэг. Тэр ч одоо болцсон байна. Латки маткигаа мартсан. Одоо тэрийг мартлаа ийшээ хаялаа. Шинэ юм оруулах гэж байна. Тэгээд бид нартай хамт шинэ мэдээлэл, шинэ боломж тэгээд бас санхүүгийн хувьд маш хэмнэлттэй маш гоё шийдлийг та нарт хүргэх гэж байгаа учраас баясаа өвчтөртэй хамт байгаарай. Тэгээд өнөөдөр бүгдээрээ хамтдаа дарах юм. Улаанбаатарт одоо 6 цаг 50 минут бид хэд дархан руу хөдлөх гээд юмаа бэлтэж байна. Тэгээд Atmor компани хангамжийн менежер Улс баах өнөөдөр бид нарт юу хүлээлгэж өгнө. Хоолойг маань хүлээлгэж өгнө. Одоо энэ машин дээр хэдийг ачиж байгаа вэ? Энэ захиалагчийн хүсэлтээр дархан улаан аймаг 450 м-ийг яв. 450 м явах. Одоо тэгээд энд хоёр ширхэг ороод үнцэндээ таарна. Энэн дээр ачаад. Энэ дээр ачаал. Ингээ явах юм байна. Энэ одоо нэг лотки хэрэглэхгүй шууд ордгоор бас их ахуустай, тийм талтай, тийм хоолой байгаа. Аны хичээнэр хэм лээ? Ацингэлмаа. Одоо юу няраа. Оо, эдрий ч одоо яг тоолж тооцож нөгөө гархан руу яг гаргаж оруулж. За тэгэхээр өдөр чухал юм байна шүү дээ. За ингээд энэ дээр ачигдж байгаа үйл явцыг бид бүхэн та бүхэнд харуулъя. За дархан ирсэн байна. Дарханы бэлэг тэмдэг болсон төмөрхөн. Дархан маань 1961 онд анхныхаа одоо суурь шавыг тавиад тухайд Найрамдлын хот гэдэг нэртэй байсан юм байна. Ингээд Дархан хотын зүг явлаа. За өнөөдөр энэ хоолойг суйрлуулж байгаа айлын хүмүүсээс бол асуух, ярилцах, тодруулах юм хамгийн их байгаа. За тэгээд гэрийн эзэн эзэгтэй хоёртой танилцсан юм лээ. Хатах уу? Аз жаргал. За манай хоёр энэ шугам хоолойн тухай яаж мэдээд тэгээд яаж нөгөө юу ямар тооцоолол хийж үзсний дараа шийдвэрээ гаргачихв. Ихэд манайх нөгөө хуучны технологиор хуучны нөгөө лотки тавиал юу шугам тавьдэн штэ. Тэрний тэрүүгээр тооцоол гаргасан. Тэгсэн чинь 30 гаруй сая төгрөг болсон. За. Тэгээд тэрүүгээр одоо мөд хийж чадахгүй мэн гэж бодоод. Аха. Ээжсэн чи арай ашгүй Atmor компани ус ууг дээр танилцуулгыг явуулж ирсэн. Тэгээд тэрэн дээр нь очиж уулзаад тэгээд арай хямд ус гарах юм байна. Тэгээд эрүүл мэнд сайн ашиг тустай юм гэж бодоод Atmor-ыг сонгосон. Тэгээ одоо ингээд нөгөө тооцоогоо 30 гаруй сая төгрөгөө эднийхээ одоо хэдэн төгрөг гэж хэлгэж байна уу зөвшөөрөл? Эднийхээ яг ингээд хийлгсэн чинь 30 гаруй сая төгрөг ч одоо 20 одоо ингээд хийлгэхэд 21 сая төгрөг болж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр хамаагүй хямд тусч байгаа. Үгүй чинь одоо лотки матки таахгүй 10 сая шууд хямд тусч шүү дээ. Тий, эхлээд манайх чинь нэг галлаатай байсан эхлээд. За. Тэгээ галлаагаар ингээд яваад үзсэн чинь тоос тортог их суудаг. Тэгээ тэрний дараагаар нэг халаалтар тенер шийдсэн. Тэгээ тенер шийдсэн чинь бас нэг хуурай шилт ихтэй өвөл байнга ажиллаад хахаар хуурай шилт ихтэй. Тогны мөнгнөөсөө гадна хуурай шилт юм байх шүү дээ. Тогны мөнгө бас өндөр гардаг. Манхан толгойн гудамжны нэг айл ингээд халаалтын зардал буурлаа, цэвэр усны зардал буурлаа. Дээрээс нь хашаанда нөгөө сайхан амьдрах нөхцөл жигнэсээ бүрдлээ те. Нэг айлч гэсэн ингээд юунаас утаанаас ингээ ангижрлаа. Тийм байна те нэрээ. Яндангаас сарлаа. Тэ одоо. За баяр хүргье та нарт. Баяр хүргье. За ингээд дэд бүтцийн тал дээр бол энэ айл маань ингээ Atmor компанитай хамтраад ингээ ялалт байгууллаа. Анхны ялалт байгуулсан айл тийм ээ. Яа. За энд байна шүү дээ те. Яг энэ хоолойг ингээ харахаар баахан юм олон янзын хоолой байгаа байхгүй юу? Тэгээд одоо энэ хоолойны учрыг тодруулах гад инженерт
дээр бол одоо хараад үнэндээ Юу ч ойлгохгүй. ямар гоё өнгөтэй юм бэ л гэж бодож байна. Одоо өндөр өөр мэдэх юм болох. Тэгээд Энэ одоо яадаг хоолой нүдэ битэр учир мэдэх хүнээс нас уу яа гэж. За энэ бол одоо дангаараа нэг одоо хоолой дотор ганцхан ширхэг хоолой байна гэсэн үг. Дан хоолой гэж. За энэ хостой гэж байна те. Нэг юм хоолой дотор хоёр байж байна. За бас нэг юм төрөл байна. Энэ хос мөртлөө хос мөртлөө нэг нь арай жижиг юм юутай хоолой байж байна. За энэ дангаараа хоолойг бол ерөнхийдөө халуус халаалтын шугамд бол шууд ашиглана гэсэн. Парло орж ирэх халуус. Тийм, парло Эсвэл шууд орж ирэх хэрэглээний халуус халуус. тийм. За. Энэ хостой нь болохоор зэрэг нэг нь бол нэг хэрэглээний халуус халаалтанд нэг нь бол цэвэр усны хангамжтай. Одоо нэг хүүт ус гэсэн үг. Хүүтэн цэвэр ус. Тий, хүүт ус. Халуун хүүтэн хоёр заавал ингэж холилдож явах хэрэгтэй юм уу? Тэгэхээр яг хоолой маань үндсэндээ бол ингээд хоёр ширхэг ийм хоолой тавигдана гэсэн. За. Тий, энэ эхний хоолойнд нь болохоор халаалтын өөх шугам хийгдээд нөгөөдөгт нь халаалтын буцах шугам нь явна гэсэн. Нөгөө паражитын дотор эргээд тэрээс буцаа гарахтаа. Тэрээс буцаад гарахтаа энэгээр гарна гэсэн. За. Энд нь болохоор нөгөө нэг хэрэглээний одоо ундны цэвэр ус чинь. Хүүт ус. Хүүт ус маань явна гэсэн үг. Энэ яагаад ингээ халуун хүүтнийг хослуулж яваад байгаа юм? Ер нь бол нөгөө нэг хөлтөлтөөс нь хамгаалж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл дулааны шугамтай буцах шугамтай цэвэр ус маань цуг явахаар Тийм байна. одоо хөлтөлтөөс халуун байгаа учраас эннийхээ элчээрээ яг тийм хөлтгөө. халуун турбааны хажууд л ингээ байж байгаа учраас энэ хөлтөлтөс нь бүрээ хамгаалагдаж байна л гэсэн үг. Ухаантай би тий. Энд ихтэй яагаад юм том жижиг байгаа юм? За энэ бол яг нөгөө Энийг халаалтын шугамгүй одоо зүгээр дангаараа цэвэр усны шугам татахаар болох юм бол энэ хоолоогоор нь халдаг кабель үү халагч кабель зөвлөх зэрэг. Энийг хөлтгөөс сэргийлээ. Тий энэ хоолоогоо хөлтгөөс сэргийлж кабель зөвлөх зориулттай ийм хоёр хоолой байгаа гэсэн. Яг энэ нь бол үндсэн ус дамжуулах хоолой нь энэ бол кабель зөвлөх хоолой. Зарим айл гэрлүүгээ зөвхөн цэвэр ус татчих гэдэг. Зөвхөн цэвэр ус одоо оруулъя гэх юм бол одоо энэ халааг ашиглаж болох юм аа гэсэн. Одоо энэ энэ чинь бол нөгөө халуун төвийн халаалтын шугамтай. Тий энд бол халаалтын шугамтай айлд бол энэ хоолоогоор тохиромжтой гэсэн. Энэ нөгөө юу яж болох вэ? Газраас нөгөө нэг худаг ингээ ухаад ноцоосоор ус татдаг айлууд байдаг шүү дээ тий. Болно. Тэр айлуудын гэрлүүгээ ус татхад энэ шугам. Харин энэ юм шиг байна тий. Тий болно гэсэн. Энэ халаалтын кабель зориултын тустай кабель. Тий зориултын кабель байгаа гэсэн. Манай автомат ус байгаа тий. Байгаа. Яг энэ хоолойтой зориулсан стандартыг 4 ширхэг стандарт хөрвүүлж одоо гаргаж батлуулсан байгаа 4 жил. 24 онд тий. Одоо Монгол улс бол ийм хоолойны стандарттай болсон. Одоо ингээд ашиглахад бол ямар нэгэн одоо эрх зүйн, хууль зүйн зөрчилгүй мөн боломжтой гэсэн үг. Одоо нөгөө зургийн компаниуд чинь дагаад хийх заавар төлөвлөлтөд ингээд ашиглахад тий заавар зөвлөмжүүд нь байна гэсэн. За ингээд Атмар компанитай холбогдохыг хүсэх юм бол вебсайт ч байгаа тий. Вебсайт дээр гоё юмтай болсон гэсэн шүү дээ. Тийм вебсайт дээр сая тооцоолоор оруулчлаа. Тэр тооцоолоор нь болохоор Атмар цэгийн байна гэдээ орохоор дээдлийнхэн цэсэн дотор тооцоолуур гэдээ байж байгаа зэ. Тэгээд тооцоолуур дээр маань 3 шугамаар явмаар байгаа мó 5 шугамаар явмаар байгаа мó гэдгээ сонгож жагаад танаа гэрээс энэ одоо хамгийн ойрхон энэ эднэрийн ирцэн байгаа төв худаг хүртэлх зайгаа метрийг оруулаад тэгээ суйрлуулалтын зардал, хэмнэлт, уламжлалт нөгөө металл хоолоогоор тавихаар хэдэн төгрөг болж байгаа, энийгээр тавихаар хэдэн төгрөг болж байгаа, дундлынх нь хэмнэлт нь хэд болж байгааг бүх юм гараад ирнэ. Тэгээд тэрийгээр ороод та бүхэн маань тооцоогоо бодож үзээд хэрвээ хэмнэлттэй санагдах юм бол манай Атмортой шууд тэр вебсайтн дээр байгаа утсаар нь холбогч нь юурдтай амархан. За тэгээд инженертэй маш их баярлалаа. За энэ олон бөөрийн юмны учрыг оллоо. За ингээд албан ёсоор энэ айл маань ингээд модон ойлгүй болж байна. Хараарай. Яа. Одоо ингээд байж байна. Тэгээд нөгөө амуур канон дээр гардаг шиг тий. Аль нэг харъя л та гэдэг шиг. Дарья энэ өөр мондог гэдэг. Тэгсэн чинь тий. Чи голом тон уруулах гэж үчи. Өгсөндөө чи энэндээ дорлаад хөрчлөө баяр хөөрөөд одоо гэж. Ямар ч байсан ингээ модон ойлгүй болж ийн гэдэг маань энэ айл маань одоо жигхэн нөгөө патенттай сол дуран дээр сайхан суугаад амар тухайг олоо тий. За тэгээд нөгөө сайхан нөгөө дулаан цэвэр ус бүх юмнуудаа шийдээд амар амгалангийнхаа одоо тий ба. Энэ ч одоо олон айлын мөрөөдөлтөө. Тий шүү дээ. Би одоо хүүхдээ авахтаа хүртэл мөрөөдөл. Манайх ч гэсэн хүүхдээ авахд байшин дахад тэгэл модон айлнаас нөгөө нойл руу шилжчихсэн гэж мөрөөдөд байдаг. За ингээд энэ мөрөөдлийн биелэл маань одоо Дархан хотод яг ингээд Атмар компани болон энэ Armoflex гэдэг энэ хоолоогоор дамжаад ингээд айл маань За хоёлоо. За ийм байна ингээд
үргэлжлэлийг болж байгаа. Гоё ба. За ингээ ажлын явц маань ерөөхдөө дундаас хойшоо баг болж байна те. Одоо айл руу маань баг бүх юм орчлоо одоо. Болчихлоо те. Тэгээд Атмор компани маань ерөнхий менежер Дэ Үлзий Батах маань одоо бид бүхэнд бас мэрэгжлийн үүднээс зарим дээр мэдээллүүдийг өгсөн өгнө. За тэгээд Баясаа битээр бол харахаас өөр шийдвэ байсангүй. Хотоос бид хэд чи өглөө нэг 6:50-д очиж энийг ачиж ирснээс ахуулаад одоо бол цаг ерөнхийдөө нэг 15:40 орчим болж байгаа байхгүй юу. Тэгэхэд ингээд ухаад бүх юмаа суулгаад ингээд ер нь дуусч байгаа. Гэхдээ өмнөх бэлтгэл ажил ер нь хэр их өрнсөн бэ? Одоо яг энийг бэлтгэхэд. За бид нар одоо өнөөдөр яг ухсралтаа таад өглөө ирсэн өглөө бид нар механизмаа дуудаад ингээд зөвхөн одоо гаргалгааны нөхөйг бол ингээд ухаад бэлэн болгоод одоо болоход бэлэн болчихсон. За бэлтгэл ажлын хүрээнд бол бид Атмор компани одоо Монгол улстай бас Швейцар технологиг нэвтрүүлэх ажил дээр бас нэлээдгүй хугацаанд ажиллалаа. За энэ хүрээнд бол манайх Улаанбаатар хотод одоо 10 айлын гэр хорооллын дулааны шугамыг одоо бас ингэж холбосон. Тэгээ энэ одоо жил гарны хугацаанд энэ дулааны шугам маань энэ PEX буюу энэ дулаалгахтаа шугам хоолоогоор ингээд хийгдсэн. Тэгээ энэ ажил маань одоо үргэлжлээд айлуудынхаа бас тохируулга бусад одоо энэ үйлчлэлийн үед ямар нэгэн эрсдэл гарч үгүй гэдгийг эргэж халгаж нэгтлж үзсэн. Буцаа судалгааны ажил. Судалгааны ажил. Тэгээ энэ дээр бол ямар нэгэн одоо эрсдэл гараагүй гэдэг нь бол айлуудын халаалт мөн одоо бас бид мэрэгжлийн инженер техник ажилтаа очиод үзэхэд одоо ямар нэгэн эрсдэл гараагүй ингээд одоо үлдсэн байна. За энэ удаагийн хувьд бол бид нэр Дархан уул аймагт одоо барилга экспо одоо манай компаниас оролцсон. За. Тэгээ барилгын экспод оролцож байхад бол Дархан уул аймаг маань мөн одоо иргэдийн 5 дахь нөхцөлийг бүрдүүлэх тал дээр бас дахин төлөвлөлтийн хүрээнд бас энэ гэр хорооллуудыг инженерийн шугам шилжээнд дэд үсэд холбох ажлууд бас нэлээдгүй зүүр баг хороолуудад бас хийгдсэн байна. Тийм бай. Мундаг хийсэн байна. Тэгээ энэ хороонд одоо манай Дархан уул аймгийн Манхан толгой гэж одоо энэ дахин төлөвлөлтийн энэ одоо айлын өрхүүдэд танилцуулга бас бид хийсэн. За Дархан усууг хувьцаат компани, Дархны одоо дулааны сарн хувьцаат компани, инженер техникийн ажилчид бид мэдээлэл өгөөд танилцуулга өгөөд тэгээд мөн энэ Манхан толгой иргэдийг цуглуулад энэ шинэ PEX хоолоогоо, Швейцар технологийн хоолоогоо танилцуулсан. За ингээд бид нар зөвхөн одоо нэг сар хүрэхгүй хугацаанд барилга экспод оролцоод ингээд танилцуулга хийгээд эхнийхээ айлын захиалгыг аваад ингээд хийж байна. Энэ одоо манай хийгдэж байгаа шугам хоолоо зөвхөн 2 дугаар контроос одоо айл өрх рүү хэрэглээний одоо халуун, дулаан хэрэглээний цэвэр ус ингээд тосороо юм 5 шугам орж байгаа. Тэгээ энэ дээр өөрчлөлтөө хийсний дараагаар бид нар холболтуудаа хийж байгаа. Дахиад ихтэй адтай байна тий. За ямар ч гэсэн тэгвэл зураг ингээд одоо бэлэн болгоцсон л байх юм бол Атморынхонтой холбогдоод ерөөсөө цахилгаан өгөх асуудал байгаа юм биш үү? Тийм, зурган дээр бол манай компани бас иргэдтэйгээ хамтарч ажиллаж байгаа. За. Зургийн өөрчлөлтийг мэрэгжлийн байгууллагууд одоо эхнээсээ ингээд айл өрхүүдэд өөрчлөлтийг оруулад дулаан цэвэр тавтах зөвшөөрлөө бид нар бас албан ёсоор албан бичгээр мэрэгжлийн байгууллагад хүсэлтээ өгч байгаа. Огтлогоо хийх авах. Тэгэхээр энэ мэрэгжлийн байгууллагуудаа албан ёсоор зураг төсөв өөрчлөлт орцсон. За манай энэ одоо шинээр нэвтрүүлж байгаа шинэ технологи маань өөрөө одоо стандартын шаардлага хангасан мөн стандартууд батлагдсан учраас бид нар нэвтрүүлж байгаа гэсэн. Зүгээр одоо нэг хоолоо авцраа дулаалаа тавьчихдаг гэдэг биш л дээ. Тэгээ энэ инженерийн дэд үтс өөрөө цаанаа бол маш их одоо зардал хөрөнгө шаарддаг учраас энэ бэлтгэл ажлыг хийхэд тулд бид нар одоо бас нэлээдгүй хугацааг зарцуулсан. Тэгвэл айл маань эхлээд зураг хөөцөлдөж явахаас өмнө та бүхэнтэй зөвшөлдсөд зөвлөгөө аваад зурган дээр хүртэл та нартай хамтраад ажиллаж болох юм биш үү? Тэгж байна одоо. Тэгвэл бүр амархан болж байгаа юм шүү дээ. За өнөөдрийн энэ айлын хувьд онцлог нь энэ нөгөө юу гадна юу лээ? Худаг юу гэдэг лээ? Одоо энэ дулааны худаг шугам тий. Тэрнээсээ энэ дотроо хүртэл одоо хэдэн метр зайтай? 25 метр зайтай. 25 метр зайтай. Энэ юу н Дархны одоо айлуудын хувьд нийтлэг байна уу эсвэл ойрхондоо орж ийн үү? Дунд чинь хэдэн метр зайтай? За дундаж одоо яг холбож байгаа айлуудыг бид нар бас энэ иргэдийн судалгаа бас ирж уулзж байгаа хүмүүсийг авч үзсэн. Яг дундажаар одоо 10-аас 25-ийн хооронд. За
30-аас 40 хооронд гэдэг юм уу ийм байдалтай Ийм байна. хоёр янзаар байгаа тийм. Тэгэхээр айлынхаа нөгөө байшингийнхаа зайнаас хамаарат хашаан доторх зайнаас хамаарат урт богиноос яач. За энэ багсаар Тооцоогоо. ямдхан болоо тийм ээ. Тэгнэ. Энэ одоо бид нэр лоткитой хийсэн бол энийг ингээд лоткигоо хийж тавьчаад гагнана. Нөгөө гагнуураа хийж тавьсныгаа дагаа лоткигоо лактаж буудна гэхэд цахуулаад ингээд цаг хугацаа шаардна. Чи одоо хэдэн өдөр ажиллах вэ? За мэдээж энэ айлд хийх чинь нэг 7 хоног болох. Тэгэхэд бид нар нэг өдрийн хагас өгөхгүй бол дуусчих чинь. Тэр чи 7 хоногт одоо хэдэн хүн ажиллах вэ? Чи хүний ажлын үс гэж нөхцөлгүй юм За байна. тэгээ нөгөө компенсаторыг чинь угсарч байгаа, тавьж байгаа, бетон тутмыг чинь хийж байгаа. Тэгээд энэ дээр чинь нөгөө кран орж ирнэ. Кран орж ирээд нөгөөдхөө өргөж тавина. Гэх мэтлэнгээр энэ нөгөө угсралтай ажлууд нь нэмэгдээ явцдаг. Тэгээд нөгөө гагнуур хийн, гагнуураа хийчээ шалгаж өгсөн дахиад ингээд болно. Ингээд хоёр ер нь энд хийж байгаа ажлыг хоёр дахин хийгднэ л гэсэн. Хүмүүс угаасаа нөгөө халширх нь бол аргагүй юм байна. Тийм маш их хугацаа зарцуулах юм байна. Айгүй өндөр зардалтай юм байна. За лайл авсаа зөөгөөд байж гээд. Ер нь Тийм ээ. Тэнгүүт яг энэ байдал дээр бол Дархан хотод манай Атмор компани энэ төрөл дээр ялалт байгуулж байгаа юм байна. Яа. За багт хоёрын үргээ. За баярлалаа. Найрамдлын Дархан хотоос найруулагч Жавхланбаяр, хөтлөгч Баясгалан, хөтлөгч Бадмаа миний бие Атморын нэгэн сайхан шинэ одоо технологиг та бүхэндээ хүргэхээр Дархан хотоос томилдоор ажиллаа. Тэгээд дараагийн энэ гоё хөтөлбөр дээр дахин уулзтлаа. Биш ээ. За тэгээд дараа дахиад гоё шинэ технологийн мэдээлэлээр уулзцгаая баяр. Дархан гоё юм аа.